ой. Сайн байцгаана үзэгчдээ. MyTube нэвтрүүлэг эхэлж байна. MyTube нэвтрүүлгээр та бүхэндээ сонирхолтой содон гэсэн бичлэгүүдийг үзүүлдэг байгаа. Энэ удаач бас та бүхэндээ сонирхолтой бичлэгүүдийг үзүүлэхээр бэлтлээ. Нэвтрүүлгээ таалан сууж тухлан болгоно уу? Нэгийг хорлол гэдэг бол байж болохгүй асуудалтай. Гэхдээ бас өвдөхгүй байвал бас энэ хөвчлөлтэй байж болох юм. Одоо үзүүлэх гэж байгаа бичлэгнэр нэгэн нийтийн шүршүрд орж байгаа найзаагаа бусд нь яаж хорлож байгааг та бүхэнд үзүүлээ. Та бүтэн шампунаар толгойг угааж үзсэн үү? Ийм болсон юм да. Come on, we have to. Dude, where did you get this shampoo? What? It's not going away. Oh, it's a professional shampoo. What is it? It's not going. It's not coming off! Come help me! It's not coming! You're not watching it. No! Hey dude, relax! Shampoo, dude. See it, look at it more! Аз тохиодог гэдэгт бол би үнэхээр итгэдэг. Одоо үзүүлэх гэж байгаа видеон дээр маш том аз тохиолдно. Тэр өгчөж болох байсан. Тэний тухай яриад байна вэ гэвэл нэгэн тактаг одоо та бүхэндээ үзүүлье. Энэ тактаа яг зам дээр амиа хорлох гэж гарч ирсэн үү? Эсвэл сонирхолтой үзүүлбэрийг бусдад үзүүлэх гэж гарч ирсэн болов уу? Энэ бол яалтчгүй аз. Тийм биз дээ. Эсвэл энэ тактаа жолоочтой хойволцсон болов уу? Ямар ч тач бичлэгийг эргээд нэг удаашруулад үзье. Зарим амьтдын явдал бол үнэхээр сонирхолтой. Явдал гэж явган алхахыг хэлж байгаа юм л да. Амьтад үнэхээр шинийг ирж хайдаг гэвэл байхгүй. Одоо үзүүлэх гэж байгаа муурын явдлыг тав үзүүлээ. Цэггийн муурын болов эсвэл эзэн энд маш сайн зааж өгсөн байх гэж бодож байна. Зарим хүмүүс үнэхээр амьтдаас дор амьдрах юм. Мал байсан бол алаад идчихгүй гэж хэлдэг та. Энэ өнгөн үнэхээр өлссөн бол та. Тэгээд ч өлссөндөө болоод гутлаа мөхөөдөс гэж олж хараад юм болов. Гутлыг шүнсэлтэж өнгөлөхөөр гялцдаг гэж ярьдаг. Гэхдээ 7 гэсэн үг биш үсттэй. Эсвэл энэ үг нь сохор. Тэгээд гутлаа алдчихад эргэж олоод өөрийнхөө гутлыг таних тулд хэлээрээ 7 л үзэж байгаа юм болов. Хажууд нь хүмүүс байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг нь ярьж байдаг хэлсэн байна. Энэ үг юм үл гарахгүй байсан баг л та. Хүүгнээ хайрлаж халамжлах ёстой гэдэг та бүгд мэднэ. Гэхдээ зарим амьтад хүнээс илүүгээр хайр халамжаа бусдад мэдрүүлдэг гэвэл айхгүй. Хоёр өөр төрлийн амьтад. Одоо үзүүлэх гэж байгаа видеон дээр нэгэн массажист муур нохоонд хэрхэн яаж иллэг хийж байгааг та бүхэн үзүүл. Хятадын уламжлалт массажийг энэ муур яаж хийж байгааг та бүхэндээ үзүүлье.
Техникийн дэвшилтэд зөвхөн хүн мөр зэрэгцэж алхаж байна уу гэвэл бас үгүй. Амьтад ч гэсэн техникийн дэвшилтэд яг мөр зэрэгцэж алхаж байгааг та бүхэнд одоо үзүүлнэ. Дэлхий ч одоо хаашаа ирэх вэ? Мэдрэгчтэй утасны тоглоомыг мэлхий гөрвөл ер нь тоглож чадна гэвэл та итгэхгүй. Эсвэл мэлхий гөрвөлөнд зориулсан тоглоом юм болов. Байж болох л. Би үзээгүй бол үнэхээр итгэхгүй байлаа. Мянга сонсохоор нэг үзээ гэж. Хэрвээ энэ мэлхийг тоглож явахад нь саад болох юм бол энэ мэлхий үнэхээр их хурлаа. Тоглоомод амьтад хүртэл ингэж донтно гэж байх уу? Гэхдээ зарим нэг амьтанд энэ маш хүн дээр тусдаг байж магадгүй. Одоо үзэгдэж байгаа бичлэгэн дээр юу болохыг та бүхэнд үзүүлье. Амьтанд хизээж бити аимшиг кино үзүүлж байна. Амьтанд хизээж бити зэвсэг бариулж байна. Хэрвээ тэгэх юм бол та тэрэнд өөрийгөө хөнөөх боломжийг олгож байна гэсэн үг. Нэр шүү. Энэ залуучууд өөрсдөө буруу зүйл хийсэн гэдгээ ухаарсан гэдэг найдаа. Сармагч тэднийг үнэхээр болгож өглөөд. Сармагчингаас дор хүмүүс бас байна. Хэрвээ зэвсгийг хэрэглэж чадахгүй бол хизээч битгий барьж байна. Авиаслаг Оросууд шоу нэвтрүүлснээр ах トゥ хоёр орж байна. Тэд үнэхээр солиотой. Солиотой гэдэг бол магтаал биш л те. Одоо та бүхэнд ах トゥ хоёрын агуу тэнэгтэлтийг үзүүлье. Ах トゥ хоёр шүүгчдийг үнэхээр гайхшруулж чадлаа. Эцэст нь үнэхээр аимшигтай. Хоослох харамсалтай. Чадахгүй бол хизээч бити орно. Нэг охин хөгжмийн хэмнэлийг зөвхөн хөмсгөөрөө мэдэрдэг гэвэл таахгүй. Одоо үзье. Одоо харин хөгжмийг зарим амьтад яаж мэдэрч байгааг та бүхэнд үзүүлье. Камера над руу харуулаач. Ямар гэж байна? Харин одоо зарим нэгэн ирчүүд яаж бүжгийг та бүхэнд үзүүлье. Тэд яаж ингэж байна? Та энэ дундаас ганц ч удаа эмэгтэй хүн олж харж байна уу? Дан ирчүүд эдгээр эхнэрээсээ холдож чадсандаа маш их баяртай байгаа бол та. Эдний ингэж сонир авир гаргаж байгаа нь юу гэж? Ирчүүд нэмэх пи. Тэнцүү. Та Супер Соник гэдэг тоглоомыг санаж байгаа. Яг нь Сеган дээр байдаг. Одоо энэ залуу яг Супер Сониктэй адилхан эргэлдэх болно.
Муурыг хараадаг гэж ярьдаг. Энэ ч үнэн бололтой. Ямар муухай орилдог гэж санана. Муурыг хизээж урдуулах хэрэггүй. Энэ залуу өөрийгөө олон хэлээр ярьдаг гэдгээ батлах гэж оролдож байгаа шүү. Гэхдээ олон хэл гэдэг нь амьтдын хэл л дээ. Одоо үзүүлэх гэж байгаа бичлэгэн дээр нэгэн залуу амьтдыг дуурайх гэж оролдоно. Хэр адилхан болж байгааг та бүхэн өөрсдөө үзнэ. Магадгүй таныг гүйцэхгүй ч юм билүү? Pikachu. Pikachu. Chickadee bird. Pig. Dog. Cat. YouTube нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Эсвэл та ч гэсэн манай нэвтрүүлэгт хандаж өөрсдийнхөө сонирхолтой бичлэгийг ирүүлэх боломжтой. Намайг хөтлөгч Рома. Баяртай.